Ер нь бол энэ асуудал гэхээс илүү би ч одоо сүүлийн хэдэн жил ингээл бүх асуудлын дэлгэж тавиал. Сая өнгөрсөн оны 2 дугаар сард миний гаргасан бичиг одоо 5 үндслэлтэй эдийн засгийн асуудал байна, нийгмийн асуудал, шударгаас эрхчлөөний асуудал, засаглалын асуудал. Ингээд 5 үндслэлээр би гаргаж огцруулагчиг үйлдээд тэгээ гişүүдийг уриалсан. Шахаад иж ус боломгүй. Ингээд 3 гишүүн нийтдээ гарын үсийг зурсан. Манай Бямсүрэн гишүүн зурсан, Баярмаа гишүүн зурсан. За тэгээ одоо чуулган дээр байж болох л одоо их хурлын гишүүн олгогдсон бүрийн эрхийнхээ дагуу байж болох алхмуудаа бол хийсээр ирсэн. Энийхээ хариугч хангалттай сайхан амсаад явж байгаа. Тэгээ одоо өнөөдөр үүсэж байгаа энэ асуудал бол энэ сошиалор би нэлээд тооны харсан. Яваад байгаа асуудлууд энэ улс төрч хүн тэгээ дээр нь улс төрийн нэвтрүүлэг хийдэг байсан сэтгүүлч хүн чинь бас ингээд ажиглаа штэ. Хаанаас юу зохион байгуулж иж болох вэ? Юу явж байна гэж нэгдүгээрт ажиглаж харж байгаа. Ингээд дараа нь ер нь бол тэр хариу хийж байгаа ажлууд нь бол инээдтэй юмуд л тайлбарлах гэдэг юм уу, аргалах гэдэг юм уу, арга заах гэдэг юм уу. Тэгээ энийг хараад бол үнэхээр бас бодтой тайлбар байхгүй юм шүү дээ. Хэрвээ бодтой тайлбар байхгүй бол энэ бол асуудал мó. Энэ зөвхөн тэр хүүхдүүдийн асуудал биш. Энэ зөвхөн тэр нэг цүнх мөнхний асуудал биш. Зарим нь одоо зөвхөн юу цүнххэн мөнхөн яриад байгаа юм бэ гэдэг. Үгүй энэ бол энэ чинь авилга их бага хэмжээ хамаагүй. Тэгэхээр ийм асуудал байж болцсохгүй байна гэж. Тэгээ тэрэн дээр бол цухалдж байгаа залуучууд зөвхөн тэр ерөнхий сайдын хүн найз охиндоо гэдэг юм ба тий. Хүнд ямар нэгэн хаанаас олсон мэддэхгүй мөнгөөр бэлэг авч өгсөнд зөвхөн тэрэнд л цочоод уурлаад байгаа юм биш. Ковидоос хойш бид нарт энэ ерөөсөө хүнийг хүн биш юм шигээр үзчихсэн, үдсээр ирсэн. Өнөөдөр хүртэл ялангуяа залуусыг ерөөсөө энэ бол залуусын нийгэм шүү дээ Монгол улс. Тэгээ энэ хүнийг бол хүн биш гэж үзчихсэн. Энэ бүх төрөөс гарсан шийдвэрүүд одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Амьдралынх нь өдөр тутам тохиолдож байгаа олон асуудал бэрхшээл. Энэ бүхэн л хоримтлагдж байгаа л өнөөдөр гарч ирж байгаа юм байна гэж дүгнсэн. Тэгээ би одоо сая уржигдэр хөдөө өдөр хөдөөнөөс ирлээ. Тэгэл эренгүүтээ очино гэж. За яагаад очиж байгаа юм бэ гэхээр одоо тэнд чинь бас өдөр чинь тогсоож чадахгүй эндээс ажилтаа учраас. Зүгээр яагаад тийм шийдвэр гаргасан бэ гэхээр өчигдөрөөс эхлээд нэг улмаа биш үү нооргийн улмаатай холбоотой бас нэг үнэхээр бас нэг юм хүний осноос доод түвшнөр очсон ийм байдлаар ер нь тиймэрхүү байдлаар л хүнийг харлуулдаг л да. Тэгээд ингээд нэг нэгээрээ би нэгээ ингээд чичлүүлээд, илтгэлүүлээд, дүүжлүүлээ суугыг хараад байгаад иж болохгүй л дээ. Би өөрөө нөгөө олон удаа дүүжлүүлээсэх учраас энэ үед бас нэг юм бусдаа нэг дараа нь хэдүүлээд дээрлэхгүй шүү гэдэг нэг юм өгөө бас нэг хэлж үйлдэлээ харуулж явахгүй болдоггүй. Тэгэхгүй бол бид нэр ингээд нэг нэгээ дүүжлүүлж байгааг харж агаад дуусгаад тэгээд ард нь үндсэндээ үг хэлдэг ярьдаг хүнгүй, бүр боддог ч хүнгүй. Тэгэл нэг юм арт хүн биш зүгээр юм сунгуулын хэрэгсэл ийм л болж хуурах юм байна л да. Тэгээ хуураад байна л да. Одоо ч ер нь цөөхөн үйлдэлээ шүү. Одоо манай медиагийнхан хэвлийнхэн маань ч гэсэн уржигдрын байр суурь, өчигдрийн байр суурь, тэгээ өнөөдрийн байр суурийг л харъя. Хэвлийнхэн бид нэр өөрсдийнхөө байр суурийг харъя. Яаж хөвсөж чинь те. Тэгэхээр ингэж л зөөлөн болон хатуу аргаар барьд юм байна. За одоо Чингисийн талбай Номын Баяр 5 сарын 16-наас 18-ны хооронд 19-ний хооронд жилүү төлөвлөсөн байсан. Өнөөдөр онцгой шалтгаантайгаар яаран эхэлж ах шиг байна. Гэх мэт. Тэгэхээр энэ бүх ингээд үг гэл үзэл бодлоо илэрхийлж байгаа. Засгийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа бүх аргаар ямар нэг байдлаар буулгаж авна гэдэг энэ үзэл хандлага нь өөрөө хэрвээ Монгол улс хаалттай орн байсан бол энэ төр засаг бууж шийдэм чиглүүлэхэд танк машин оруулахад бэлэн л юм байна л да. Хандлага нь өөрөө. Азар ингээд дэлхийд нээлттэй арчилсан орн учраас тэхгүй байна. Зүгээр нэгнээр нь нэг бариулж иддэг юм болж байна. Одоо энэ тариг угаалтанд бол би нэг хэрсүү байгаа ч гэж их уриалдаг нэвтрүүлэг хийдэг байсан. Юм болонгууд эмсээс. Юм болонгууд одоо элбэгд орж тэ. Ингээд наадаг тэ.
Зүгээр тэр тарих угаалтанд битгий автаач гэж хэлэхдээ би ганцхан л зүгээр 7 хоног болгон гардаг нэг л мэдээлэл хүргэе те. Одоо тэр МСС-тэй байлдаад байгаа юм шүү дээ те. Уг нь бол одоо энэ сошиалар яригадаад байгаа МСС-ийн од жаргал одоо ерөнхий сайдын хоёр л учиргүй л байлдаал нэг Монголын нэг байгалийн баялагийг булаацалдаад байгаа юм шигээр л тэгээд МСС-ний ялчих гэдэг нэг л олон нийтийг тарих угаагаад байна шүү дээ. Гэтэл одоо 7 хоног болгон тэр эдийн засгийн зөвлөлгээд тэр нөгөө нэг тэмцээд байгаа хүнтэйг зэрэгцээ суугаад 7 хоног болгон хурал хийгээд байгаа зү. Ерөөсөө байлдаагүй монголчуудаа. Том хөрөнгөтэй хүмүүс, эрх мэдэлтэй хүмүүс байлдахгүй. Тохиролцсон л гэж байдаг юм аа. Өмнөөр нь бид нэг нэгээ барьж идээ дууслаа. Энэ дундаа биендээ төрийн эрх барьж байгаа хүмүүстэй шаардлага тавьж чаддаг. Энэ бүр орон зай байхгүй боллоо. Нэгээ дарж унгаа дууслаа. Эднэр хоорондоо ерөөсөө тэмцэлдэггүй гэдгийг би бүр баталгаатай нотлоготой хэлхийн энийг бүр 7 хоног болгон ерхий сайдын өөрийнх нь одоо сошиал сувгуудаар тэр зургууд нь яваад байгаа шүү дээ. Бүхэл одоо Монголын том групп компаниуд ингээл зэрэгцээ суудсан л жигтэйхэн улс орноо хөгжүүлэх хамт л байгаад байгаа үстэй. Тэгээд сошиалтэй бид нар дээр болохоор ингээ юмаа булаасалтаал байлдаал тэгэл нэг хэсэг нь тэрийг өмөөрлөөл гэлээ ингээл энэ тариг угаалтанд одоо хэдүүлээ автах хэмжээний юм автахгүй байх хэмжээний хэрсүү байх хугацаа бол хангалттай өнгөрсөн. Одоо бол хэрсүү байхгүй бүр болохгүй болсон байна. Тэгээ тийм учраас энэ залуучууд дээр очиод нэг юм бид нэр ингээ дээрхүүлээ дуугаа суудаг үеийнхэн бишээ. Залуу үеийнхэн болно. Тэгээ дээр нь хоол харангууд салгалж уудаг үеийнхэн бас манай үеийнхэн залуучууд бас бишээ. Манай үеийнхэн бол идэж өмсөж зүүхээс илүүтэй өөрийнхөө мэдэрч байгаа хүсэж байгаа зүйл рүүгээ тэмүүлэх ирчүүч урам зоригоороо тэгж амьдрдаг хүмүүсээ. Тэм учраас биенийхээ энэ нэг залуу үе гэж тий. Энэ үеэ бодож биенийг бас нэг сошиал дээр улаан цай төрийн том машин дуулж хахад нэгнийхээ талд байж цул байдаг байгаасаа гэдэг л ийм л бодлоор очно.